Амжилт гаргасны дараа чамд ямар сэтгэл төрдөг вэ? Амжилт гаргасны дараа надаа бүх хүний авраг олчж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Чи маш их баярлдаг бах та? Тийм, би маш их баярлалаа. Чамайг ер нь энэ бүжиглэхэд хэн илүү их сайн дэмждэг вэ? Аав ээж хамаатан садан намайг багаас минь эхлээд өсгөдөг аав ээжтэй хайртай шүү. Чи том болоод ямар хүн болох юм боддог вэ? Би том болоод бүжигчин дуучин болох юм өрөөддөг. Бас дуулдаг юм уу? Гэтэ дуучин болох юм өрөөддөг. Хамтрагч Тунмал Бэкери, мэдээллийн ивент тэтгэгч TV9 телевиз, хамтрагч модерн арт зургийн дугуйлан. Сайн бацхан хүмүүстээ. Зэрэг үгийн цаг нэвтрүүлэг эхэлж байна. Манай нэвтрүүлэгт оролцохыг хүссэн бүх хүүхдүүд оролцоход нээлттэй гэдгийг хэлэхэд таатай байна. Өнөөдрийн оролцогчоор 8 настай Бүжин Лам оролцсноо. Бүжин Ламыгаа тайцнаа өрье. За сайн уу? Сайн уу? Манай нэвтрүүлэгт ирсэн баярлалаа. Өөрийгөө танилцуулаач. Сайн байцгаана уу? Намайг Бүжин Лам гэдэг. Би 1-р сургуулийн 3-гийн ангид сурдаг. Аам бүл зургуулаа амьдардаг. Чөлөө цагаараа гэр бүлтэйгээ юу хийдэг вэ? Чөлөө цагаараа гэр бүлтэйгээ газар гардаг. Хаагур явдаг уу? Гадуур дэлгүүр мөлгөр ордог. Чи гэртээ хэн хэнтэйгээ амьдэрдгийг зургуулаа юм байна шүү дээ. Аав ээж 2 дүү ахтайгаа амьдардаг. Чи бүр 2 дүүгийн том анаа юм байна шүү дээ, тэ? Дүүгийнхаа талаар ирээч. Манай баг дүү 1 настай. Харин том дүү маань 4 настай. За, дүүнэртэйгээ гэртээ юу хийж өнгөрүүлдэг вэ? Өдөртөө дүүнэртэйгээ тоглоод дүүнэрээ хараад зурагтаар юм үздэг. Амралтын өдрүүдэд хэрхэн өнгөрүүлдэг вэ? Би амралтын өдрүүдээрээ гэр бүлийнхэнтэй гэртээ амардаг. Чи ер нь юу хийхийг хүсдэг вэ амралтын өдрөөр? Амралтын өдрөөр би найзтайгаа гадаа тоглох үздэг. За, найзуудынхаа тухай яриач. Хэр олон найзтай вэ? 10 гаруй найзтай. Чи ямар хичээлдээ дуртай вэ? Би монгол хэлний математикийн хичээлдээ дуртай. Яг тэгвэл би монгол хэлний хичээл миний хамгийн гоё хичээл. Математикийн хичээл нь? Математикийн хичээл та зөндөө юмнууд сурдаг болохоор таалагддаг. Та бодохоор толгой өвддөггүй юу? Үгүй. Миний лав толгой өвдөд байдаг шүү дээ. За, чи том монгол хэл хичээлээсээ гадна энэ олон медалуудыг юугаар авсан юм бэ? Би бүжгийн тэмцээнд дараад авсан. Бүжгэлдэг юм уу? За, гой бүжгийн дугуулангийнхаа талаар яриач хичээлээсээ гадуур явдаг юм шүү дээ. Тий. Би өвөл бүжгийн дугууланд яваад тэгээд одоо тэмцээнд ороод явж байгаа. Улсын тэмцээнд. Бүжгийн ямар бүжгийн дугууланд явдаг? Үүлэн билээ. За, багш нь хэн гэдгийг? Гант улаг сарнаа. За, хэдэн тэмцээнд оролцсон бэ? Би одоогоор 3 тэмцээнд оролцсон. Медалийнхаа тухай яриач. Би энийг саяхан бүс аймгийн уралдаанд авсан. Харин энийг би хүн дамаг тэмцээнд оролцоод авсан. Харин би энийг улсын хөгжөөнд дэмжигчдийн юугаар авсан. Энэ 2 медаль чинь улсаас авсан медаль юм байна, тийм ээ? За, энэ хүн дамаг гэдэг чинь бас том наадам биз дээ. Тийм. Ямар бүжгээр авсан бэ? Чи ямар бүжгийн төрлөөр бүжгэлдэг? Би чөлөөд K-pop бүжгээ. Хамтлагтай юу? Хамтлагтай. За, ямар нэртэй хамтлагтай? Өсөх ирээдүй. Өсөх ирээдүйгээ хамтлагийнх юм уу, те? Хамтлагийнхаа найзуудын тухай яриач. Би одоогоор дандаа эгч нар ах нартай байдаг. Миний насны хүүхдүүд цөөн байдаг болохоор найз багтай байгаа. Амжилт гаргасны дараа чамд ямар сэтгэл төрдөг вэ? Амжилт гаргасны дараа надаа бүх хүний авраг олчж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Чи маш их баярлдаг бах та? Тийм, би маш их баярлалаа. Чамайг ер нь энэ бүжиглэхэд хэн илүү их сайн дэмждэг вэ?
Аав ээж хамаатан садан Яаж дэмжих үү? сайн яваарэ гэд тууштай яваарэ гэд тэгэл Чамд хамгийн их урам өгдөг хүн хэн бэ? аав За яаж урам өгдөг аав нь? аав тэрийгээ болгочих юм бол тэр чинь бас зүг болно гэд тиймэрхүү байдлаар урам өгдөг. Чи аав чинь чамд маш сайн ингээ урам өгдөг. Чи гоё аавдаа хандаад гоё цэнхэр дэлгэцээр юу гэж хэлмээр вэ? Гоё баярлж талархдаг, тийм сайхан үг хэлж олно ш та аавдаа. Аав ээжтэй? Намайг багаас минь эхлээд өсгөдөг аав ээжтэй хайртай шүү. Чи том болоод ямар хүн болох юм боддог вэ? Би том болоод бүжигчин дуучин болох юм өрөөддөг. Ваа, бас дуулдаг юм уу? Гэтэ дуучин болох юм өрөөддөг. Эндээ хөгжилтэй дурсамжаа хуваалцаач. Би олон тэмцээнд явахдаа автобусаар явдаг байсан. Луула хөгжилтэй явах нь гоё. Чи тэгвэл багаасаа бүр аав ээжээс хол ийш тийш яваа сурцсан юм шүү, те? Тийм. Чи дуучин болно гэсэн штэ. Ер нь ямар дуу сонсдог вэ? Би тийм жохоо уянгийн дуу сонсдог. Тэгтээ жохоо тийм чанга гэхүү хурдан тийм. За ингээд дуучин бүжигчин болох мөрөөдөлтэй Бүжинлам охин маань бид бүхэнд авьяас үзүүлнэ. Би та хоёрт бүжиглэж үзүүлнэ. За үзье бүгдээрээ. Дорнод Монголын оюун ухааны академи. Joy гитар сургалтын төв.
мэдээллийн ивент тэтгэгч Мижи телевиз Энэ маань танин мэдхийн болон эхэлж байна. Өнөөдөр гол усны тухай ярилцсанаа. Бүжинламаа чи ямар гол дээр очиж үзсэн бэ? Би бээр нуур хөвсгөл далай дээр очиж үзсэн. Хэрлэн голоо үзсэн үү? Үзсэн. Чи гол усанд очихороо эрэг дээр нь очиод гол усанд орохыг хүсдэг үү? Усанд орохыг Тэгтээ жоохон айдаг. хайдгүй. За, зугаалгаар яваад голын эрэг дээр та хэд хог могоо орхиод явдгүү, аваад явдгүү? Аваад явдаг. Ер нь авч явах ёстой мó, орхиод явах ёстой мó? Авч явах хэрэгтэй. Яагаад? Яа тэгвэл орхиод явчих юм бол таллай бохирдно. Гол ус бохирдно тий? Манай эмэгт хэдэн гол байдгийг мэдхүү? Би сайн мэдэхгүй. Тэгвэл өнөөдөр гол усны талаар мэдээлэл өгөхөөр манай нэвтрүүлэгт нэгэн зочин ирсэн байгаа. Зочноо өгтө авцгаая. Joy гитар сургалтын төв. Нэвтрүүлэгт ирсэнд баярлалаа. Өөрийгөө танилцуулна. За, сайн байцгаана хүүхдүүдээ. За, намайг Эрдэнэ үер гэдэг. За, энэ Дорнот аймгийнхаа байгаль орчны салбарт ажилладаг байгаа. Тэгээ өнөөдрийн зээрэн хүү гэдэг энэ нэвтрүүлэгт за, Дорнот аймагт байгаа гол мөрөн, за гол горих, за байгаль орчны чиглэлээр та бүхэнд бас мэдээлэл хуваалцах гээд ирсэн байна. Манай эмэгтэйд голоодын талаар мэдээлэл өгнө үү? За, Дорнот аймаг 14 сумтай. За 123 мянган км квадрат хавтгад өрүүлчин юм том газар нутагтай аймаг байгаа. Бид бүхэн өнөөдөр ингээ амьдарч байгаа Чавсан хотын маань дундуур ямар гол урсдаг вүлээ? Хэрлэн гол. Яг зөв. Тий. За хэрлэн гол, за халах гол, онон гол, уулц гол, галын гол гээд за эдгээр 5 голыг болонгууд Дорнот аймгийн Эрдэнэ лэвштэй хурлаар баталсан. За нэг голын хүүхдүүдээс л хамгаалахад хамгаалахад чиглэж ажилладаг. Гол усыг ер нь хэрхэн яаж хамгаалдаг юм бэ? Гол усыг хамгаална гэдэг нь яг одоо байгаль хамгаалагчдын хүний хийх ажлаас илүүтэйгээр хүн болгон энэ байгалыг хамгаалах ёстой. Хүн болгон байгаль хамгаалагч байж чадах юм бол бид нар энэ байгаль орчныг бүгдээрээ хамгаалж чадна. Хамгаалсан газар нутгаа ирээдүйд бид нар энэ маш цэвэрхэн, сайхан, үзмжтэй энэ одоо эко чигээр нь одоо үр хүүхдүүдтэй үлдээх юм бүрэн боломжтой байгаа. Та энэ 5 гол дээр бүгдээрэнд нь очиж үзчихсэн үү? Тийм ээ. Энэ 5 гол дээр тавуулан дээр нь очиж үзчихсэн. За мөн бас тухайн сум орон нутгийн малчин иргэд болон ерөнхий боловсон сургуулийн хүүхдүүдтэй уулзж ирсэн. За уулзаад бид энэ нэг голын хүүхдүүд төслийн хүрээнд энэ голыг хэрхэн хамгаалах, за гол үр дүнтэй ажил нь ямар байв энийг дан ганц ингээд одоо байгаль орчны салбарт ажилладаг хүн гэхээсээ илүү бид нар бүгдээрээ нийлж хагаад хамгаалах нь хамгийн илүү үр дүнтэй юмаа гэдгийг ярилцдаг байгаа. Хүүхдүүдэд таад дээрх 5 гол байгаа шүү дээ. За би эхнээс яг згсээлээд. За Чавсан хотын дундуур урсдаг хэрлэн гол байна. За халах гол байна, онон гол байна, уулц гол байна, галын гол байна. Ийм 5 голыг нэг голын хүүхдүүдээс л одоо хамгаалахад чиглэдэг ажилладаг байгаа. Эдгээр 5 голууд дээрээс таад манд очиж ирсэн үү? Очиж ирсэн. За тэгвэл хэлээч юу? Би хэрлэн гол дээр, галын гол дээр бас халах гол дээр очиж үзчихсэн. Сайн байна. Би хэрлэн гол дээр халах гол дээр очиж үзсэн. За. Зээрэнхүү. Би чинь 5 голоо тавуулангийн үтсэн штэ. Мундаг байна. Ер нь гол усны хэмжээ сүүлийн үед маш их багасж байгаа. Тэгээд энэ байгаль орчинд маш их сүргээр нөлөөтэй байгаа. Ер нь хэдэн жилийн дараа манай энэ хүүхдүүд те хүмүүс ер нь усыг их хайр гамгүй хэрэгэлдэг. Тэгээ энээс болоод ер нь хэдэн жилийн дараа усгүй болчихгүй гэж айгүйх айдаг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ? Яг зөв. Хүн болгон усыг яг өөрсдийнхөө ахуйг хэрэглээндээ хэрэгжилж байхдаа одоо чинь бид нар хамгийн ойрын шиг юм бол шүдэ угааж байхдаа бид нар усыг маш багаар хэрэглэх ёстой. Усаа хааж явах хэрэгтэй. Бүр ингээд жижигхэн одоо аяганд одоо усаа хийж байгаа. Тэр усаараа хүн шүдэ угаадаг. Энэ ингээд хүний амьдралын энгийн дадал зуршил одоо эдгээр нэг талаараа жижиг зүйл боловч энэ болонгоо тэр хүний одоо өөрийнхөө амьдралын явцад байгаль эхлэлгээд оруулж байгаа маш том хувь нэмэр байгаа. Тэгэхээр энэ гол усаа орчинг хамгаалах нь хүн бүрийн үүрэг юм аа. Энийг одоо ерөнхий боловсон сургуулийн хүүхдүүд та нар манд багаасаа экологийн боловсролыг одоо олгоод тэг ирээдүйд хүн бүхэн байгаль хамгаалагч байхыг одоо бусдад нөлөөлж за тэгээ бусдыг урайлж тэгээ бусдын урд гарч бид нар ингэж
усаа хамгаалах ёстой маа. Хэрвээ энэ усыг хамгаалахгүй бол ирээдүйд бид нар усгүй болох юм байна гэдэг зүйлийг та бүхэн өөрийнхөө найз нөхөд, ангийнхаа хүүхдүүд тийм ээ бүх хүмүүстээ бас одоо хэлж уриалж байна. Уриалтаарай. Тэгвэл өнөөдрийн Зээрэн хүүгийн санамжаар хүүхэд бүхэн хүн бүхэн гол усаа хайрлаж ирээдүйд усгүй болохгүй тулд өдөр тутмынхаа хэрэглээний усыг бас хасах хэрэгтэй юм байна гэж уриалж байна. Усыг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал юм аа. Хүүхдүүдээ бүгдээрээ гол усаа хамгаалцгаая. Гол усандаа хог хаяхгүй байвал бид нар нашиг ашигтай шүү дээ. Гол усаа бүгдээрээ хайрлаж хамгаалаарай. Нэвтрүүлэг төрөлцсөн ирсэндээ баярлалаа. Баярлалаа та бүхэн. За ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Одоо бүжин ламтайгаа цэцүүгээр өсөлднө. Бүжин ламаа хоёулаа хайр чулуу даваад ялсан нэглээ. За, Хайр чулуу даваа гурийн аль нь дийлэх вэ? 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 Чулуу даваа гурийн аль нь дийлэх вэ? За. Хүн ахтай, дээлцэхтэй. эрдэнтэй хүн даруй их мөр дүлгэн. Ард авч хөлөг болдог, ажил хийж хүн болдог. Хүн болох багаасаа хүлэг болго унгнаасаа. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Сайны дагуул сарны гэрэл, мууг дагуул могойн хор. Хүний ирээн дотроо могоо ирээн гаднаа. Ахан хэлж дүүн сонсдог. Буурлаг зүгсэнс болсноос ам хөр. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Таньдаггүй бурхнаас би алдчихлаа. За нэг. За би бууж өглөө. Чи ямар сайн зүйл зүг мэддэм бэ? Та хоёр хоёулаа мундаг байна штэ. За бүжил хамаа эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үгс үг вэ? Өөрөө хичээвэл ардаас чинь тархичин хичээнэ. Заяа нь хичээгээд л явна гэсэн үг үү? Өөрөө хичээхгүйгээр заяа нь хичээгээд байж болох юм болов уу? Болохгүй. Болохгүй юу? За ингээд Монгол ардын зөөр цэцүү үгээрээ сургамж аваад бас олон сайхан зөөр цэцүү үг цээжлээд утгыг нь мэдээж аваарай. За юу та хоёр? За. Хамтрагч Тунмал Бэкери. Нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон Авьяаслаг бяцхан охин Бүжин ламдаа нэвтрүүлгийн зүгээс бэлтгэсэн бяцхан бэлгийг гардуулъя. За манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Тунмал Бэкеригийн Зээрэн хүүгийн зурагтай амтд бэлэг бэлэглэж байна. Баярлаа. Мөн эрхэм бичиг гардуулъя. Оюуны өмчийн албан ёсны эрхтэй Зээрэн хүүгийн цаг нэвтрүүлэгт оролцсон Бүжин лам танд Joy гитар сургалтын төвд 15% хөнгөлөлтөд хамрагдах эрхэм бичиг хадгалуулав. За гитар тоглож сурах нь штэ манай Бүжин лам. За ингээд дараагийн нэвтрүүлгийн дурсгалын зурагтай талархлыг уншиж өгье. За Бүжин лам танд Зээрэн хүүгийн цаг нэвтрүүлэгт оролцож өөрийн авьяас бэлгээ үзүүлж танин мэдрэхүйн мэдлэгээ сорж бага насны дурсамжаа Зээрэн хүүтэй хамт дэлгэцэнд мөнхөлсөн тул талархал хадгалуулва. 60 телевиз Дарнад аймгийн музей гэсэн дурсгалын зурагтай талархлыг Бүжин ламдаа гардуулъя. Баярлаа. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлдөө Зээрэн хүүгийн бүжгийг хамтдаа бүжгэлцгээе. Дагаа тэгээрэй.